Яаж зорилго дээрээ анхаарлаа 100% төвлөрүүлж сурах вэ? Хүмүүс надаас их асуудаг. Ука, худлаа юмд анхаарал маш амархан сарних юм а. Зорилго дээрээ яаж 100% анхаарлаа төвлөрүүлж сурах вэ гэж. Амжилттай амжилтгүй хоёр хүний ялгаа юу вэ гэвэл амжилттай хүмүүс мөрөөдөл дээрээ, зорилго дээрээ, мөн төлөвлөгөөн дээрээ өдөр болгон цаг тутамд анхаарлаа бүрэн 100% төвлөрүүлж чаддаг. Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд эхлээд юун дээр анхаарлаа төвлөрүүлэх вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Маш сайн мэдэх хэрэгтэй. Та яг ямар үр дүн гаргах гээд байгаа юм? Та яг юунд хүрэх гээд байгаа юм гэдгээ маш тодорхой мэдсэн байх хэрэгтэй. Жишээлх юм бол зураг авахын тулд эхлээд зургаа сонгодог тийм ээ. Тэгээд зургаа сонгосны дараагаар нөгөө зургийнхаа аппаратны фокусыг маш сайн тохируулж байгаад зургаа дарддаг. Яг үүний адил яг юунд хүрэх гээд байгаа, ямар амжилт гаргах гээд байгаа гэдгээ маш тодорхой мэдээд түн дээрээ фокусаа тохируулна гэсэн үг. Та жилийн эцэс гэхэд өөрийгөө яг ямар хүн болчихсон байгаасаа гэж бодож байна вэ? Та юу хийж гүйцэтгэсэн байх вэ? Яг таны одоо яг энэ хийж байгаа зүйл таныг тийм хүн болгоход чиглүүлж байна уу? Тийм зүйлийг хийж гүйцэтгэхэд чиглүүлж байна уу? Хэрвээ үгүй бол фокусаа дахин тааруулж тохируулна гэсэн үг. Тиймээс өнөөдрийнхөө бичлэг дээр би зорилго дээрээ 100% анхаарлаа төвлөрүүлэх маш энгийн аргыг зааж өгмөр байна. Цаг болгоны 60 секундыг зорилго дээрээ анхаарлаа төвлөрүүлж өнгөрөө. Жишээлх юм бол 12 цаг боллоо гэхэд хийж байгаа бүх зүйлийг орхиод нэгэн минутыг зөвхөн зорилго дээрээ анхаарлаа төвлөрүүлж өнгөрөн гэсэн үг. Дараагийн 1 цаг болоход мөн ялгаагүй хийж байгаа зүйлээ орхиод дахиад нэгэн минутыг зөвхөн зорилго дээрээ анхаарлаа төвлөрүүлж өнгөрөө. Үүнийгээ цаг тутам давтаж хийнэ. Ингээд цаг тутам давтаж хийснийгээ өдөр болгон давтаж хийнэ. Ингэж өдөр болгон давтаж хийснийгээ 30 хоногийн турш давтаж хийгээрэй. Өөртөө сануулахын тулд утсан дээрээ 1 цаг тутам сэрүүлэг тавьж болно. Эсвэл энэ тэнд бичээд нааж сануулж болно. Эсвэл хүүхдтэй бас хийж болно. Минийхөө ээжтэй цаг болгонд нөгөөтгөө гэж сануулаарай гэх. Зорилго дээр анхаарлаа төвлөрүүлж сурч байх үед сөрөг бодлууд их орж ирдэг. Жишээлх юм бол энэ зорилго биелэх болоо, зорилго биелэхгүй байвал яана хүмүүс юу гэж бодно, би хийж чадах болоо, яах бол гэх янз бүрийн сөрөг бодлууд орж ирдэг. Тэгэхээр энэ сөрөг бодлууд орж ирэхэд яах вэ гэвэл нэгдүгээрт сөрөг бодлоо захирах. Сөрөг бодлоо захирна гэж юу хэлээд байна вэ гэвэл сөрөг бодолтой хэлнэ гэсэн үг. Юу гэж хэлэх вэ гэвэл чи дуугаа бай, би чамааг сонсохгүй, намааг орхи гэд хийх гэсэн юм а хий. Энэ тохиолдолд заримдаа үйлчлдэг, зарим тохиолдолд үйлчлдэггүй. Хэрвээ танд үйлчлэл сайн байна, үйлчлэхгүй байвал яах вэ гэвэл хоёрдугаар сөрөг бодлоо цаасан дээр бичих. Тэгэхээр сөрөг бодлоо цаасан дээр бичснээр энэ тархинд байгаа сөрөг бодлуудыг гаргаад цаасан дээр бичээд энэ бичснийгээ энд нүдэнд харагдах газараа тавина гэсэн үг л дээ. Ингэснээр нөгөө тархинд байгаа сөрөг бодлууд бүгд гараад цаасан дээр бүгд буудсан учраас анхаарлаа яг хийх ёстой юм дээрээ төвлөрүүлэхэд амархан байдаг. Ингээ 3 дугаар сөрөг бодолтойгоо ярих. Сөрөг бодолтойгоо ярина гэж юу хэлээд байна вэ гэвэл за жишээлбэл сөрөг бодол энд байлаа гэхэд чи хөөе чи сөрөг бодол надад юу хэлэх гээд байгаа. Тэгэхээр сөрөг бодол чиний зорилго биелэхгүй. Яагаад миний зорилго биелэхгүй гэж. Яагаад гэвэл чиний зорилго дэндүү том байна гэдэг юм уу те. Ингээд сөрөг бодолтойгоо яриа үүсгээд ирэхээр нөгөө сөрөг бодол яг жинхэнэ тийм хүчтэй зүйл биш гэдгийг хүн өөрөө мэдэж эхэлдэг. Ингээд дөрөв дэх арга юу вэ гэвэл бидний сөрөг бодол бидний анхаарлыг сагнуулах тийм зуршилтай болсон байдаг. Энэ зуршлыг эвдэхийн тулд өөрийн одоогийн хийж байгаа зүйлтэй огт авцалт харгүй шал өөр үйлдэл хийн гэсэн үг. Ингэжээж бид нар тэр сөрөг бодол боддог тэр pattern-ыг эвдэнэ гэсэн үг. Жишээлбэл хоёр хүн хоорондоо юм яриад байж чадал гурав дахь хүн гарч ирээд гівгэн шал өөр юм асуудаг штэ. За тийшээ яаж очих вэ гэдэг юм уу? Шал өөр зүйл асуухад нөгөө хүнд хариулцсны дараагаар нөгөө хоёр хүн яриагаа үргэлжлүүлэх гэхээр яг юу ярьж ирснаа мартчихсан байдаг тий. Тэгэхээр үүнийг pattern эвдэх гэж хэлдэг. Тэгэхээр бид нар энэ сөрөг бодол боддог тэр pattern-ыг эвдлэх хэрэгтэй. Жишээлх юм бол надад сөрөг бодол орж ирээд өрөөсөө анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаа тохиолдолд би юу хийдэг вэ гэвэл суудлаасаа босоод доороо хурдан гүйдэг. Аль болохоор маш хурдан гүйнэ. Тэгээ үүнийг зөвхөн 20 секунд хийнэ. 20 секундээс илүү гарах юм бол бүр замхарна. 20 секундээс доошоо гарах юм бол нөгөө сөрөг бодол, нөгөө анхаарал сагнал алга болохгүй. Тиймээс яг 20 секунд доороо маш хурдан гүйнэ. Эсвэл үсэрч болно.
нь яаж болно? Тэгэхээр та өөрөө яг ямар хөдөлгөөн хиймээр байна? Түүнийгээ л хийнэ гэсэн. За тэгэхээр энэ аргуудыг туршаад үзээрэй. Юу гэж бодож байгаагаа блог дээр үлдээгээрэй. Мөн та анхаарлаа 100% төвлөрүүлэхийн тулд яг юу хийдэг вэ? Ямар арга хэрэгэлдэг вэ? Тухайгаа мөн ялгаагүй блог дээр сэтгэлээ үлдээгээрэй. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараа цааш найз нөхдөд түгээгээрэй. Мөн иймэрхүү бичлэгүүдийг цаг тухайн үед нь имэйл хаягаараа хүлээн авах хүсэлтэй бол яг одоо uk.com руу ороод миний захин мэдээлэл бүртгүүлээрэй. Мөн миний YouTube сувагт бүртгүүлж болно. Хүс хий хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.